Баянгол үүргийн баялагийг бүтээлч. Бид их орондоо баялагийг бүтээж байна. Масагнтай санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжин төслийн нэвтрүүлэг үзэгч та бүхэнд өнөөдөр нийслэлийн Баянгол дөрвөөс өргөжлөн хүрч байна. За өнөөдөр бид Action компанид хүрчээсэн байна. Action компанийн хувьд за мөн хатуусанд найруулсан арцыг үйлдвэрлэдэг татаадын нийтлэл татж байгаа. Ингээ хамтдаа бидний компани үйл ажиллагаатай танилцъя. Action компани залуучууд камер арцыг үйлдвэрлэхийн тулд баггүй сад бэрхшээлийг даван туулж олон чиглэлээр худалдааны амихийн санхүүгийн их усүрийг анх бий болгожээ. Одоогоор ямар нэгэн зээл тусламжинд хамрагдаж чадаагүй ч өөрсдийн бор зүрхээрээ үйлдвэрлэл явуулж байгаа гэдгээ манай төслийн багийнханд онцолж байлаа. 2013 онд өөрийн хоёр найзтайгаа гуруулаа анх хувийн бизнес хий гэж шийдээд бид нэлээд олон юм хийсэн л те. Энэ дундаас манай Монголд ч одоо өөрийн гэсэн те юм халуун ундаа шууд найруулж хэрэглэдэг хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар тийм нэгэн хийвэл яасан юм бэ гэсэн нэг шийдэл гараад тэрнийхээ төлөө бол доор 2 жил судалгаа хийгээд энэ оны 1-р сараас эхлээд яг худалдаанд гаргаад бүтээгдэхүүн бэлэн болоод явж байгаа. Манайх ч гэсэн ялгаагүй түрээс. Тэгээд ажичээд гэвэл бид нар бол өнөөдрийн байдлаар бол тавал ажиллаж байгаа. Бид нар бол яг үндсэндээ бол найзуудаараа нийлсэн тий яг гуруулаа. Тэгээд яг ажилчин гэх юм бол гаднаас авсан 2 хүнтэй. Тэгээд зарим өдрүүдэд хөтөлж чихэн их сургуулийн оюутнуудаас цагийн ажил ирж хийж бидэртэй хамтарч ажилладаг. Манайх бол за үндсэндээ 50-аас 60 орчим дэлгүүрүүдээр тарааж явж байгаа. Борлуулалт нэг үе бодвол одоо хүмүүс бол танил болоод ажиг болж эхэлж байгаа. Эхний хэсэгтээ бол хүмүүс мэддэггүйсэн болохоор жоо хүндрэлтэй байсан л да. Гэхдээ тэр нь бол ямар ч байгууллагын хувьд бол тулгамддаг л асуудал байна. Хүн ер нь өөртөө хөдөлмөрлж чадаад менежментийн хувьд зөв ажиллах юм бол манайд ч бас л болохгүй зүйл гэж байхгүй. Зах зээлийн хувьд ч гэсэн хэдийгээр жижигхэн бусад улс орнуудыг бодсон чинь жижигхэн ч гэлээ Монгол улсын маань зах зээл бол бидний хувьд өнөөдрийн хувьд бол яг хоо цаашаа өсөж дэмжигдэх маань дэмжлэх болох биз боломжийг. Дараа чи асуудлаараа бол хувь хүмүүс ч юм уу байгууллагууд өөртөө сайн хөгжиж чадах юм бол гадаадын зах зээл бол бидний хувьд бол нээлттэй байна. Арц нь хүний биед олон талаараа чухал ач холбогдолтой байдаг. Тодруулах юм бол арц буюу сүүний хүчлэн найрлагандаа хүний бие тусдаа орлуулшгүй амин хүчлүүд бүхий уурга гэрдэс бодис олон тооны бичил элемент агуулгадаг нь судалгаагаар тогтогджээ. Мөн сүрийн өвчтөй, цусны даралтыг эсэх, зүрх судасны өвчтөй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөвгүүл бага насны хүүхэд төлхөө хэрэглэх шаардлагатай байдаг байна. Халуун чанарын арц маань нэгдүгüүрт одоо ханиад том уу? Дээрээс нь ясны сэргижилт. С витаминыг хүний биед бол маш сайн нөхөж өгч байгаа. Хүүтэн арц маань бол яг хамны цангаа тайлах зорилттой. Миний яг хувийн бодлоор бол манай арцыг бол жишээ нь өдөр болгон тий хүн ядаж өглөө гарахдаа нэгийг уучих хэрэгтэй. Энэ болгон бол хүний биений дотоод эд эрхтнийгээ сайжруулна. Хүний тамир тэмдгийг бол байнгын нөхж идэг. Тийм учраас үргэлж өөрийнхөө дархлаагаа л дэмжиж гин гэсэн үг байна. Эмийн бус аргаар тий байгалийн аргаар дархлаагаа дэмжиж явж байна. Тийм учраас ер нь бол байнга хэрэглэл маш тохиромжтой бүтээгдэхүүн байна. Бид нар бол одоо дандаа худалдаа борлуулалтаа хийхдээ одоо хэрэглэгчтэй юм уу худалдаа авагчтай байнга хэлж байгаа л да. Үндэсний бүтээгдэхүүн одоо кофе, цай тэд нар ч бол бүгд Сингапур, Таиландад үйлдвэрлэгддэг. Тэгээ манай бүтээгдэхүүнийг хамгийн гол нь хүмүүс асуудаг байхгүй. Яг үнэхээр Монголд үйлдвэрлэсэн юм уу?
Тэр бол найдвартайг манайх яг үнэхээр Монголдо үйлдвэрлэж байгаа. Монголчууд арцыг өвлийн улиралд ихэвчлэн буцалгаж хэрэглэдэг. Харин тамир найруулдаг арцыг өдөр тутамдаа халуун буцалсан усанд хийж уух боломжтой юм а. Найрлаганда цэвэр Монгол үнэний сүгээр хийсэн арц болон шар тоос орсон учраас байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой юм а. Мөн тамир арцыг худалдаанд гаргахаас өмнө маш олон судалгааны ажлыг хийж хэд хэдэн туршилтыг хийж байжээ. Ер нь бидний судалгааны ажлаа бол өөртөө ер нь гэрийн төвшөнд хийжээсэн. Гэртээ өөртөө нийлж байгаа л яавал наарцыг хамгийн боломжийн арга гаргах таах вэ те ямар арга технологи байна гэдгийг хөдөө аж ахуйн сургуулийн багш оюутнуудаа бас зөвшөлдсөж тэднээс зөвлөгөө авч бас хуучны ямар баримтшилт мэдээллүүдийг уншиж судалсан. Тэгээд энэ хугацаанд бол маш олон төрлөөр хатааж үзсэн. Гэхдээ ихэнх нь амжилтгүй болж яасан. Тэгээд эцсийн бүлэгт хамгийн зөв арга олоод бид нар тэрнийг сая өнгөрсөн 2014 онд 14-ны 2 сард Бүгд найрамдах Хятад ард улсын Чанжо хотод очиж тэр нь болохоор Хятадтаа болохоор хатаах технологийн үйлдвэрлэлээр Новембер нөх хот юм байна. Тийм тэр хотод очиж бид нар нэг 7 хоногийн хугацаанд сургалтанд суугаад үйлдвэрүүдээр танилцж ямар арга нь манай арцанд хамгийн найдвартай те ямар нэг эрсдэлгүй хийж болох вэ гэдгийг тэр судалгаа хийлгэсэн. Одоогийн байдлаар бол вакуум хатаалт маань хамгийн үр дүнтэй. Тэгээд энэ маань болохоор яг нөгөө агааргүй орчинд тийм агаарын дулааны яг баг юунд даралтанд ингэж чийг агаарын ингэж хүчтэй сурч аваад тэгээд ер нь тийм халуунаар үйлчилж гэж боддог байна. Вакуумжлан хатах нь болохоор одоо өөрөө болохоор дулааны үйлчлэлээрээ температурын хувьд бага температурд нэг ууршуулж хатааж байгаа байхгүй. Тийм учраас арцныг өөрийнх нь шинж чанарт нь хамгийн бага нөлөөлж байгаа. Тийм учраас арц нь болохоор одоо жишээ нь юу гэх юм түлэгдэх ч юм уу те эсвэл амт чанараа алдах, эсэглэнгээ алдах ч юм уу. Хамгийн гол нь арцны юм хамгийн гол чухал зүйл бол эсэглэн те. Тийм ч учраас эцэг цагаан идэ гэж явдаг учраас тийм байна. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд тавигддаг хамгийн чухал зүйл нь эрүүл ахуйн асуудал юм а. Агшим компанийн хувьд өдөр тутам бүтээгдэхүүнээ дээжилж ажлын байран дээр зориултын хувцас гэрлэл малгай биелийг ашиглаж ариун цэврийг чанад сахидаг байна. Бүтээгдэхүүн болгонтой бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаас хувцас сэргэлэлтэй, нэг удаагийн биелэлтэй байнга тэгж харьцаж байгаа. Амны масктай. Монголчууд малынхаа шимээр арц хэмээх эдэг бий болгож түүнийхээ жилийн 4 улиралд хүнсэндээ хэрэглэдэг. Харин дэлхийн техник хөгжил цэцэглийг дагаж юм бүхэн хялбарчлагдсны адил тамир нунтаг арц мөн худалдаанд гараад 2 жил болсон байна. Амт чанарын хувьд буцлагсан арцтай ижил амттай учраас хэрэглэгчид авч хэрэглэх дуртай байдаг байна. Хамгийн гол нь арц нь эрдэс баялаг, уурга, витаминаар баялаг учраас хүний биеийн дархлааг сайжруулж, эрч хүч өгч ханаа томноос сэргийлэх ясны сэргэлтийн эсрэг бүтээгдэхүүн юм а. Түүхийн эдийг бол өнөөдрийн байдлаар бид нар төвийн жарлан цомгийн малчтаас авч байгаа. Малчтын гар дээрээс. Тэгээд тэрнийг яг мэдээж аваад энэ ч нэ бид нар боловсруулж байгаа. Халуун технологид орж байгаа болохоор энэ болохоор ямар нэг хэрсэл байхгүй. Микроб ч юм уу, ям бактери үржигч гэдэг юм уу те. Тиймэрхүү юм байхгүй гэдгийг бол мэрэгжлийн байгууллагуудаар шалгуулаад тогтоогдоод тэгж хийгдэж байгаа. Эхний ээлжинд бол арц шүүгээд хамаг шар сүүгийн гаргаад тэгээд дараа нь
тодорхой бэлдэс тавьж байгаа. Дараа нь вакуум машинтаа хийгээд тэгээд хатаад юм байна. Технологийн хувьд гэх юм бол хамгийн гол нь бол ерөөсөө хатаалт. Хатаалтын явцдаа л түлжихгүй байх те эцэглэг чанарыг нь алдуулчихгүй байх. Тиймэрхүү юмнууд бол хамгийн их анхаарч авч байгаа. Арсны мань орс найрлаганд бол одоо хуурай сүв, элсэн чихэр, баг зэргийн жоохон давс. Тэгээд арц маань өөрөө тэгээд шар тус гэсэн үндсэн бүтээгдэхүүнүүд ордог. Тэгээд энэ бүгдийг яг бас эхнээсээ бид нөгөө найруулад аль орцоо хийвэл аль үдээр аль нь илүү яг ер нь бол хамгийн анхнаасаа бид яг нөгөө гэрт хүмүүс гэртээ арцыг нөгөө чанж уудаг. Тэр процессыг л одоо орчин үеийн хэмнэлд оруулаад шууд одоо гэртээ нөгөө чанж болохгүйгээр шууд хэрэглэх зорилтоор бид нэр их зорьсон хиндээ бас яг нэлээд бүтлгүүттэй байсан. Тэгээд эцэстээ ерөнхийдөө бас хэр чансаа харцаас нэг тутахааргүй боллоо. Гэтэ цаашдаа юм багаар бас нэгдээ илүү бүр гэртээ чансаа харцаас илүү ч бас болж магадгүй бид нар туршилтын явц бас цаашдаа өшөө явагдсан юм мэдээж багасаа бүр цаашаа сайжирч явдаг. За тодруулах юм бол бүх технологийн дагуу хийгдсэн, орц найрлагын дагуу хийгдсэн арц маань энэ хоолоор ороод энэ хоолоноос энүүгээр эргээд энэ компьютерт грамм нь хөөгдсөн байгаа 25 граммаар. Тэгээд тэр граммынхаа дагуу өөрөө доош нь савлаад эндээ тастаад доошоо ингээд унж байгаа. Сав баглаа бодлын хувьд манай бүтээгдэхүүн маань 25 граммаар савлагдчихж байгаа. Яг энэ бүтээгдэхүүн маань ингээд бэлэн болно. Эндээс дараагийн шат амжилга явлаа. Энэ ууланд ингээд савлагдчихж байгаа 20 шиггээр савлагдчихж байгаа манай бүтээгдэхүүн. Тэгээ 20 шиггээр савлагдаад 10 үеийн уулаар энэ хайрцаг руу чигдэж байгаа. Тэгээд хэрэглэгчдэд очиж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэдэг аль ч улс орны эдийн засгийн чухал аймын сүнс нь байдаг. Манай улс ч гэсэн дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогын түвшинд дэмжиж ажилласнаар үндэсний хэмжээний томоохон корпорат цуцтай болох боломж байгаамаа. Монгол хүний ухаанаар баялаг өдрөөс өдөрт бүтээгцээр байна. Харин эдгээр үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн татврын таатай орчин, зээл тусламжийн хүрэлцээт байдлыг бий болгох шаардлага тулгарсаар байна. Мас агентлагаас хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих төслийг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар Агшим компани Тамир Артны үйлдвэр дээрээс хөрлөө. Мас агентлагаас хэрэгжүүлж буй баялаг бүтээгчдийг дэмжих хөтөлбөрт Агшим компани зүгээс оролцож байхдаа нэг таатай байна. Бид мас агентлагийн энэхүү нэвтрүүлэхэд урд өмнө Монголын маш олон компани болон хувь хүмүүс оролцож байгааг бол үзэж сонирхож байсан. Тэгэхэд бол Монгол улсын хөгжил дэвшил бол өнөөдрийн хувьд алхамаар бас маш их хэмжээгээр маш хурцтайгаар хөгжиж байгаа байна гэдэг бас дүгнэлтэнд хүрч байна. Мөн энэхүү хөгжлийнхэн нэг хэсэг болж байгаа нэг таатай байна. Түүчлэн бидэнд өнөөдөр энэхүү сайхан боломжийг олгож мас агентлагийн хамт олон бүх бие бүрэлдэхүүнүүдэд гүнээ их талархалж байна. Мас агентлагаас санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих төслийн нэвтрүүлэг нийслэл хотын Агшим компани Тамир Артны ундааны үйлдвэр дээрээс үзэгч та бүхэндээ өргөжлөн хүрлээ. За эдний компанийн хувьд өдөрт 1000-аас 5000 ширхэг бол Артын үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгаа. Үзэгч та бүхэн ч гэсэн дотоодынхаа үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авснаар үндснийхээ бас үйлдвэрлэл зам эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмрийг бас оруулж байгааг нэг хэлбэр юм. Өнөөдрийн нэвтрүүлгийн төрөд өндөрлж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай. Бид Баянгол үүргийн баялаг бүтээгч. Бид их орондоо баялагийг бүтээж байна.